Бичээч эс тэн үү? Зуны 101. Өглөөний нар хотын барилгуудын дээгүүр цугаж, шөнийн сэрүүн агаар зуны дулаанд айжмаар сарниж байлаа. Амралтын өдөр болохоор зам төгжирч амжаагүй баруун тийш чиглэсэн замаар хар өнгийн Toyota Hilux машин хурдлан давхин. Жолооны ард суух эдүгээ 25 настай оргил нэг гараараа хүрдээ сулхан атхан, нөгөө гараараа хөгжмийн хэмнэлийг аяархан товших хагаад түүнийг харахад хааныг тийшээ яарсан хүн гэхээс илүү урт удаан аялалдаа сэтгэл хангалуун гарч буй нэгэн гэдэг нь илтэй. Оргил мэрэгчлэр механик инженерч хүмүүс түүнийг дипломоор нь бос гараар нь бүтсэн машинуудаар нь илүү сайн мэднэ. Багаасаа аавынхаа гузав засварын газарт өссөн болохоор төмрийн үнэр гагнуурын оч хоёр түүнд хүүхэд насны дурсамжиг л санагддаг байв. Их сургуулаа төгсөөд огтхон жиргэлзэлгүй аавынхаа ажлыг өргөжүүлэн аяллаа зориултаа машин тогноглох чиглэлээр дагнан ажилласаар өнөөдөр түүний бүтээсэн машинууд Монголын уул тал говьтайгаар хөндлөнгулд аялдаг болжээ. Гэвч өнөөдөр унаж яваа Hilux бусдаас өөр байлаа. Энэ машиныг хэн нэгний захиалгаар бус өөрийнхөө мөрөөдлийг гүйцээхийн тулд бүтээсэн юм. Олон жилийн турш бусдын хүссэн машиныг хийж алдаа оноогоо туршин хамгийн зөв шийдлүүдийг нэгтгэсний эцэст оргил өөртөө зориулсан энэ ганц машиныг босгожээ. Хотын захын сүүлчийн байшингууд ард хоцорч замын хоёр талаар шинхэн ногоорсон хөндөй алсад цайран харагдах уус ээлжилж эхлэхэд оргил өөрийн ирэхгүй инээмсэглэв. Энэ удаад түнд очих ёстой тодорхой газар байсангүй. Зүгээр л зам нь хаашаа хүрнэ тэнд хүрэхийг хүсэж байлаа. Оргилын унаж аваа Hilux жирийн нэгэн аяллаа машин биш. Харунгийн даруухан төрөгтөөж ойртож харсан хүмүүр эзнийх нь олон жилийн хөдөлмөр шингэснийг андахгүй. Урд талд хамгаалтын бампер, лебедка, дээврийн нарны хавтан, эргэн тойрноо бүхэлд нь харуулах 360 градусын камер гээд эд анги бүрийг ямар нэгэн ганган харагдуулахын төлөө бус хэрэгтэй үедээ найдвартай ажилуулах зориулалтаар сонгожээ. Арын бүхээг нь жижигхэн байрнаас дутхааргүй тоглог. Дотор нь 2 хүн тухтай унтах ор, эвхэгддэг гал тогоо, хөргөгч жижиг зурагт, халуун хүйтэн устай угаалгын хэсэг, том хэмжээний цэвэр усны сав, нөөц түлшний сав, нарны эчим хүчээр цэнэглэгддэг цахилгааны систем, хаанч очисон тасрахгүй хиймэл дагуулын интернет хүртэл бий. Харин удаан хугацаагаар нэг газараа буудлах бол хэдхэн минутын дотор том сүвтрөвчээ дэлгэж машинтайгаа холбогддог салхин тэсвэртэй майхнаа босгочихно. Ингээд л уулын ам, голын хөвөө эсвэл эзгүй хэрийг хэдхэн хормын дотор өөрийн жижигхэн гэр болгож хуургах боломжтой. Энэ машины эд анги бүр оргилын олон жилийн туршлага алдаа оноо дахин хийсэн туршилтын үр дүн байлаа. Тэр өмнө нь ийм төрлийн олон машиныг захиалгаар бүтээж байсан ч энэ удаагийнх шигээ өөртөө зориулан бүх сэтгэлээ шингээсэн бүтээл түүнд өмнө нь байсангүй. Амьдрал оргилд хайр дурлалын тал дээр нэг биш удаа хатуухан хичээл заажээ. Хамгийн итгэлтэй байсан хоёр бүсгүй эцэстээ хоёулаа өөр хүнийг сонгосон бөгөөд тэр хүмүүс нь түүнээс илүү мөнгөтэй, илүү тансаг амьдралтай залуус байв. Хожим цаг хугацаа өнгөрсний дараа хоёулаа иргэн ирж хийсэн үйлдэлтэй харамсаж байгаагаа хэлэн уучлалгүйсэн ч оргил тэднийг буруутгаж үзэн ядсангүй. Зүгээр л уучлсан. Харин эргээд хизээч өмнөх шигээ хамт алхахыг хүсээгүй юм. Тэр явдлаас хойш оргил хайр дуулалд этикэ болоогүйж хүний хүчээр тогтоож болдоггүйг ойлгожээ. Хэрэв хүн үлдэхийг хүсвэл өөрөө үлдэнэ. Харин явахыг хүсвэл араас нь гүйх ямар ч хэрэггүй. Тийм болохоор энэ удаагийн аялалдаа хэнийг ч дагуулсангүй. Хэн нэгний төлөвлөгөөг дагаж хүний аясаар явахыг ч хүссэнгүй. Өөрийнхөө хүссэн үед хөдлөж, хүссэн газраа хонож, зам хаашаа хөдлөнө, тийшээ л явахыг хүссэн юм. Магадгүй тэр замын хаа нэгтээ хизээч төлөвлөөгүй учрал, төсөөлөөгүй адал явдал хүлээж байж мэднэ. Харин энэ удаа оргил юу ч хүлээхгүй, юу ч хүчлэхгүй. Зүгээр л амьдрал өөрт нь юу бэлгэлснийг тайван хүлээн авахар шийдсэн байлаа.
Өнгөрснөө дэнслэн амандаа дуу аялан хөгжмийн хэмнэлдээ уусан тайван давхиж явтал алсад Монголог өнгийн Пирус 30 зогсож дэрэгдэн нэгэн бүсгүй 2 гараа өргөн дохиж буйн харагдав. Холын замд гарсан жолооч нарын хувьд энэ бол ганцхан утгатай дохио. Тусламж хэрэгтэй гэсэн үг. Тэрээр ямар ч эргэлзээгүйгээр хурдаас харуулan машиныг нь өнгөрөөгөөд хэдэн 10 метрийн цаана зөөлөн тоормслон зогсов. Удалгүй өнөөх бүсгүй яаран гүйж ирээд "Сайн явж байна уу? Манай машин гэнэт тасгаа байжглаа. Ойр хавьд засварчаалга. Та нэг хараад өгөөч болох уу?" гэхэд оргил инээмсэглэн толгой дахив. "Харъя л да. Ямар шинж тэмдэгтээ унтарсан юм те." Яваад л байсан. Гэтэл самбар дээр янз бүрийн гэрэл асчхаад хүчин суларсаар зогсчихсон. Дахиад тасаах гэсэн чинь огт болохгүй юм. Оргил бүсгүйг даган Пирусийн зүг алхах зураа машины хажууд 50 гаруй насны эмэгтэй мөн 20 хүрээгүй болов гэмээр хөөхөн охин хоёр санаа зовсон янзтай хүлээж зогсож байгааг анзаарав. "Ээжээ, энэ хүн машин үзээд үгүй гинэ" гэж хэлэхэд ээж нь амьсгаа нь арай дээрдсэн бололтой. "Хөө минь, үнэхээр их баярлалаа. Бид төрсөн нутаг руугаа явж байгаа юм. Яахаа мэдэхгүй их сандарлаа" гэжээ. Өөрийн гэгээ дөнгөж цааж хотын гудамж талбай хөдөлгөөнд орохоос өмнө Монголог өнгийн Пирус 30 баруун зүгийг зорин чимээгүйхэн жигэтхэн хурдтай давхина. Жолооны ард цэвэрхэн царайтай зөөлөн даруй төрхтэй бүсгүй хүрднээсээ чангатхан өмнөх зав руугаа анхааралтай ширтэх бөгөөд түүнийг Ундармаа гэдэг. Хажууд нь 50 настай ээж дэжтэн тухлаж арын суудалд суусан 19 настай дүү оргил маань чихвжээ зүүн үе үеигчтэйгээ хөгжилдөн инээмсэглэх нь урт замын уйдгаргүй эхлэлийг элтгэх аж. Ундармаа хэдхэн хоногийн өмнө цалингийн зээл дээрээ ээжийнхээ тэтгэврийн зээлийг нэмэрлэн энэ машиныг авсан юм. Жолооны ард төдийлөн удаан суугаагүй тул замын ачаалал ихсгээс өмнө хотоос гарахыг илүүд үзжээ. Ээж дүү хоёроо аюулгүйхэн хүргэж төрсөн суманд очих нь түүнд юу юунаас чухал байлаа. Энэ удаагийн аялал жирийн нэгэн хөдөө явах зам биш. Төрсөн сумынх нь түүх дойн баяр тохиож олон жилийн өмнө сургуулаа хамт төгссөн ангийнх нь дахин уулзахаар болсон байв. Дэжид энэ уулзалтыг хэдэн сараар хүсэн хүлээж хуучин найзуудаа дахин харах өдрөө хоног тоолон ярьдаг болсон тул Ундармаа ямар ч байсан ээжийнхээ хүслийг биелүүлэхээр зоржээ. Зам урт сэтгэл нь ууж байв. Тэднийг хэдхэн цагийн дараа инээдхөөр хуучны дурсамж төрлөх нутгийн үнэр өгтнө гэж хэн хүнгүй итгэж явлаа. Хотоос нэлээд холдож ардаа 200 орчим километр зам үлдээсэн хойно гэнэт хянах самбар дээр шар улаан анхааруулах гэрлүүд араас асав. Ундармаа сандран "Яана" хэмээн амандаа шивнэх зур машины хүч мэдэгдэхүйд суларч эхэллээ. Хэдхэн хормын өмнө жигэтхэн хурдалж явсан Пирус одоо хаазанд огт хариу өгөхөө болж арай адан мөлхөх мэт урагшлана. Тэрээр яаран ослын гэрлээ асаагаад жолоогоо болгоомжтой дарсаар замын хажуу руу шахан зогсов. Хэсэг чимээгүй суусны эцэст гүнзгий амьсгаа аваад тоормсоо гიშгэн повер товчийг дахин дарав. Самбарын гэрлүүд ассан ч Реди гэсэн ногоон товч гарсангүй. Дахиад оролдлоо бас л адил. Машин огт ам орсонгүй. Яачих вэ? Дэжид санаа алдан "Ийм шин шахуу машин чинь ингэж эвдэрдэг үлээ." Ундармаа өөрийгөө буруутгасан харцаар хүрдээ атгалан "Би ч бас ойлгохгүй л байна" гэж бовтнов. Арын суудалд суусан оргилмаа чихвчээ аван урагш бүхийн "Игчээ, ахаад нэг үсттэй" гэлээ. Ундармаа дахин оролцсон ч ямар ч өөрчлөлт гарсангүй. Дэжид аяархан санаа алдаад "Машинаа сайн үзэж байж авсан уу?" гэсэнд Ундармаа хэсэг дуугүй сууснаа намуухан дуугаар "Би машин сайн мэдэхгүй шүү дээ. Зарын дагуул очиж үзсэн. Худалдсан ах. Ямар ч асуудалгүй яаралтай мөнгө хэрэг болоод л хямд өгч байгаа юм а" гэж хэлсэн. Оргилмаач санаа алдан "Үнэн хүртэл бусдаасаа хямд байсан юм а" гэхэд Ундармаагийн дотор нэг л эвгүй оргиж эхлэв.
Хэтэрхий хямд байна гэж бодсон атлаа азтай намайг хэлээ хэмээн өөрийгөө тайвшруулж байсан нь одоо эргээд санаанд нь тодхон орж иржээ. Тэр машинаас буун замын захад гарлаа. Удалгүй эсрэг урсгалаас нэгэн жип гарч ирэхэд хоёр гараа өргөн дохив. Гэвч жолооч нь хурдаач хассангүй өнгөрөв. Араас нь ирсэн суудлын машин ч мөн адил. Дараагийнх нь ч зогссонгүй. Замын тоосол нүүрүүд нь босож холдон одох машинуудын араас найдвар нь хамт бүдгэрэх шиг. Яг тэр үед алсад тасгаар өнгийн өндөр машин харагдав. Энэ ч бас өнгөрөх бах та гэж бодсон ч өөр арга байсангүй. Ундрмаа сүүлчийн найдвараа тээсэн мэт гараа өргөн доглоо. Хар машин улам ойртсоор удалгүй торомсны гэрэл нь анивчин асаж тэднээс хэдхэн 10 метрийн цаана айжуухан зогсов. Машинаас өндөр нуруутай бээрхүү залуу буужран мэд мэдээд явууд дундаа хідэн зүйл асуусаар капотыг сөхөн яарсан шинжгүй атлаа урайлахын гэгчин хөдөлгүүрүүдийг нэмбэ ажиглаж хөргөлтийн сав хоолой цахилгааны холболтуудыг ээлжлэн шалгана. Дараа нь жолоочийн суудалд сууж повер товчийг даран самбарын мэдээллийг ажиглаад дахин бууж ирээд хэсэг бодол хийснэ. Би инвертэрийн хөргөлтийн насосыг эвдэрсэн гэж тамгалж байна. Сэлбийг нь захиалж солиод үзье гэлээ. Ундрамаагийн царай бараан доош донгоогоод аваад удаагүй штэ. Тэгээд хаанаас яаж захиалдах юм бэ? Ирлээ гэхэд яаж солих вүлээ? Хэмээн бовтнов. Хараажаар үерт орсон муу машин. Монголд сэлбгийн зориулттай ч ирсэн байж мэднэ. Гэвч оргил тэдний санааг зовоохоос эмээн энэ тухай хэлсэнгүй. Гэхдээ яг үүнээс болсон гэж одоохондоо хэлж чадахгүй. Солиод хэвэн болохгүй бол гибрид систем дотор өөр ноцтой эвдрэл байх магадлалтай. Тийм болохоор одооноос засагдчихлаа гэж найдаад хэрэггүй. Ундрамаагийн царай улан барааж дэжидж санаа алдан хүмүн бидэнд тус болооч сэлбэг. Игчээ бөө санаа зовоо. Би нэг их яраагүй. Эглээд машиныг замаас холдуулъя. Энд ингэж орхиж болохгүй. Би ч ирээд аюулгүй газар тавьчихъя. Дараа нь сэлбгээ захиалъя. Хотоос холдоогүй юм чин 3 цагийн дараа л хүрээд ирнэ гэлээ. Сүлжээ байхгүй шүү дээ гэж бодсон ч залуугийн үгнээс зөрөлгүй машина чирүүлэн замаас холдууллаа. Оргилмаа эгч рүүгээ тонгойн сайхан сэтгэлтэй гоё ах байна. Та танилцаач гэж шивнэв. Анх хараад л үлэлэг догдолж асан ундрамаагийн царай чавх шиг улалзан дуртаагаараа чи өөрөө танилц. Надад ийм хүргэн дүүтэй болоход татгалзах юм алгаа гэлээ. Оргилмаа шүүр салдаад та дургүй байгаа л би гэснээ үгээ дуусгалгүй холдоод явчихав. Энэ үед оргил машин руугаа алхаж очоод арын бүхэгийн хаалгыг нээхэд доторх нь жижигхэн боловч тохилог өрөө шиг харагдана. Нэг талдаа ор нөгөө талдаа эвхэгддэг ширээ хөргөгч шүүгэнүүд эмх цэгцтэй барилжээ. Ундрмаа оргилмаа хоёр өрн ирэхгүй гайхан машин дотроо ийм байдгийм үү гэсэн аятай бие биерүүгээ хат солилцож байв. Оргил суудалтаа тухлан товч дарахад дээвэр дээр байрлах Starlink автоматар холбогдож хэдхэн секундын дараа интернет ажиллаж эхлэхэд гар утсаа авч танил засварчин найз руугаа дүрсээр холбогдсон. Плюс 30 инвертэрийн хөргөлтийн насос хэрэгтэй боллоо. Нэгийг яралтай замын унаанд дайж явуулмаар байна. Гээд хариу сонссны дараа бас энэ машины арлын дугаарыг шалгаад өг. Ямар нэгэн осол усанд автсан дуудлага худалдааны түүх байгаа эсхийг үзээрэй гэж хэлээд арлын дугаарыг нь хэлж өглөө. Яриа дуусмагц сэлбэг гэртэл цаг байна. Хэдүүлээ сайхан хоол ижээдээ. Та хоёр туслана үсттэй гэд сэтгэл татам инээмсэглэжээ. Замын хажуугийн тэгшхэн газар зэвхэгддэг ширээ дэлгэж жижиг хийм плетик асаахад төдөөдөлгүй халуун хоолны үнэр тал дүүр нь ханхалж эхлэв. Дэжид гой холын замд ядарсан бололтой оргилын зөвлснөр арын бүхэгийн орон дээр хэсэгхэн амархаар хэвтжээ. Салхи сийгэхгүй сэрүүхэн тухтай орчинтойг хараад машинтай хүн хол замд ядрахгүй юм байна да гэж инээмсэглэн хэлв.
Харин гадна нь ундрмаа оргилмаа хоёр оргилд хоол бэлтгэхэд туслангаа аажмаар яриад дэлгэлээ. Оргилмаа бүхээг рүү уй өнгийн харан "Аха, энэ машин үйлдвэрээсээ ийм байдаг юм уу?" гэж сониучрхан асуув. Оргил инээмсэглээд "Үгүй ээ. Өөрөө хэдэн жил хийж сайжруулж байж ийм болгосон юм. Холын аялалд хэрэгтэй бүхнийг багтаахыг хичээсэн л дээ." "Ястай гоё юм аа." Оргилмаа алмаарсан хэвэр толгоос ихсрэн ундрамаач мөн адил бүхээгийг сонирхон хараад "Бүр жижигхэн байр шиг юм" гэж өөрийн ирэхгүй уулга алдав. Оргил мөрөө хавчаад холын замд гэрээс ялгаагүй тухтаах хэрэгтэй шүү дээ. Тэд ярилцах тусам эхний болгоомжлол аажмаар арилж байлаа. Ундрмаад оргилын өөрийгөө дүгийлэгдэггүй 50 хэрнээ ажилдаа Нямба зан нь улам бүр таалагдж эхэлсэн бол оргилмаа түүний аяллаа машин хийсэн шийдэл бүхнийг шимтэн сонсож асуулт ар араас нь хөөрүүлсээр байна. Хэдүүлээ тухтаахан сууж хоолоо идэж дуусаад хэсэг нам гүн болов. Хээр талын намуухан салхи хүлээж ансад шуудын жиргээ сонсогдохоос өөр чимээгүй. Оргил бугуун цагаа хяламхийн хараад "Сэлбэг ирэхэд дахиад баггүй хугацаа байна. Жаахан алхах юм уу да" гэж хэлээд босов. Ундрмаач хамт явах гэсэн янзтай үндийтэл оргилмаа төрүүлж "Аха, би хамт явъя" гэд инээмсэглэснээ холгүйхэн ургасан моддыг зан Тэр харагдаж байна уу? Доор нь зөндөө цэцэг ургасан юм шиг байна. Очоод түүй" гэв. Оргил инээмсэглэн "За явъя" гэд моддын зүг алхав. Үйлэлэг атаархал төрсөн ундрмаа тэдний араас хэсэг харж зогсов. Дүүн анх уулзсан хүнтэй ингэж амархан дотносдөггүйсэн. Харин энэ удаа ямар ч төгдрөлгүй инээж хөөхрөн алхахыг нь хараад өөрийн ирэхгүй үйлэлэг атаархал давтан шүүрс алдаад аяг тавгаа эмхлэж цайж анахаар ус бацалгаж эхлэв. Хэсэг ургасан моддын дунд нэрэл зүсэн зүйлийн цэцэг ургажээ. Оргилмаа дуалдан ухсхийхтэй төмөр хашааны торонд тэгэлдэн бүдрөв. Оргил самбаачлан гарнаас нь шүүрсэнж бие татаж чадалгүй хоёул зөөлөн хэвс шиг ногоон зүлгэн дээр унлаа. Босгоор үндийхтэй оргилмаагийн цээжин дээр санаандгүй даран хөхөнд нь хурчхөв. Уучлаарай. Зөвхээрээ. Хоёул босоод өтгөн ургасан моддын дунд орон хэсэг алхлаа. Оргилмаа цэцэгсийг сонирховж нэгийг нь ч тасцсангүй. Энэ горих биш. Тэр тэнд худаг байна. Хэн нэгний хадлангийн талбай бололтой. Пөөх, ямар том газар вэ? Энд хэсэг амсгий. Ундрмаа намхан нуруутай туранхавал оргилмаа өндөр биерхүү. Хоёулаа цэвэрхэн хөөрхөн, зан ашинж эвдрээгүй дөлгөн. Оргилын амьсгал дээрдэн сонин хүсэл давтаж эхэлсэн тул ханиалгасан дөрвзүүлэн өндөөтөл оргилмаа дагаж босноо тэнцвэр алдан дахиад л унчхав. Ягаад ч юм энэ гоё ахтай яасан ч яах вэ гэж боджээ. Аха, хэсэг амраа л да. Эгч чинь гайхан шүү дээ. Оргилын дуу сулран итгэлгүй болжээ. Охин хурдан амьсгаалах тоолонд хөхөн төмбөлзөн хацар нь ягарч харцсан тал марчээ. Моддын завсраар харвал ундрмаа машины гадна юу ч юм хийж буй бололтой бүртэлцэн. Оргил охины дэргэд хэвтээд хүзүүн доогуур нь гараа оруулан өөрлөгөө татлаа. Чи итгэлтэй байна уу? Гэхдээ та намайг буруугаар бүү бодоорой. Мэдээж. Чээж гэсэн намайг. Улаахан уруул дээр нь шов хийдэл үнсээд айжмаар хүчлэн озож гараа доошлуулан сул эрзэнтэй өмд рүү нь шургуулав. Нэгдүгээр хэсэг төгсөв. Сайн мэн уу сонсогчдоо. За энэхүү зохиолыг маань бүрээр нь сонсох хүмүүс маань надтай чатаар холбогдоод мэдээлэл аваарай. За тэгээ энэ зохиолоос гадна дахиад 3 өөр зохиол нэмж тэр маань бүлэгт маань нэмж байшин гэсэн үг. Урд нь оны өмнө нэг бүлэм нэгдсэн байдаг. Тэр нь болохоор 3 зохиол багтсан байгаа. Энэ болохоор 4 зохиол багтсан 2 дахь бүлгэн маань ингээд нэгдэж байна.
За тэгээд эрлээ зохины дуйл хизээ 2 дугаар бүлэг нь орох вэ гэж асуусан байсан. За эрлээ зохины дуйл зохиолч маань бичээч Стенуны маань зөвшөөрлөөр YouTube руу маань орох боломжтой болно. Одоогоор янууд засагдаагүй YouTube руу орох боломжгүй одоо нэг 20 төв гэлэхтэй хэвээр бичигдсэн байгаа учраас тэрийг одоохондоо зөвшөөрөл надад өгөхгүй байгаа. Яг засагдаад зөвшөөрлөө авахд YouTube руу орж эхэлнэ гэсэн үг. Стену бичээж байгаа зохиолыг засагж авах хугацаанд би та нартай арай өөр зохиолыг удахгүй хүргэх болно. За өөрийн төвөө зохиолж байгаа зохиолыг та бүхэндээ хүргэх болно. Тэгээд надтай чатаар мэдээлэл аваад холбогдоод групп руу дөрөөгөө ороорой. Баярлалаа. Бүгдээ айгүй гоё төвчээртэй байдаг шүү. Маш их баярлалаа. Өдрөөс өнгөрүүлцгээрэй.